Өвөрхангай аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар насан туршийн суралцахуйн төвтэй хамтран аз жаргалтай гэр бүл вакуум сургалт нөлөөллийн үйл ажиллагааг эхлүүллээ. Энэхүү сургалтыг бүх сумдад үе шатаагаар хэрэгжүүлэх санал хүргүүлснээс арга хэр сумын засаг дарга намын газар хамгийн түрүүнд дэмжиж амжилттай хэрэгжүүлж эхэлсэн нь онцлог байлаа. Аз жаргалтай гэр бүл вакуум сургалтыг одоо манай газраас 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. За энэ 3 жилийн хугацаанд бол бид нэр одоо эхний жил бол одоо хүмүүсийн одоо саналаар сургалтаа зохион байгуулж ирсэн бол одоо 2 дахь жилдээ зорилттой төрхүүдээ бас хамруулан зохион байгуулж ирсэн. Энэ сургалтын үр дүнд бол гэр бүлүүд маань одоо илүү дотн болж бие биенээ илүү харилцан ойлголцож гэр бүлдээ илүү зөв цаг заваа зарцуулж үр хөвгтдээ илүү анхаарал тавьдаг ийм ойлголт мэдлэг мэдээлэлтэй болох юм аа. Ямар ч одоо хөгжлийн тулгуур бол халуун амбар гэр бүл байна гэдэг ойлголт байна. Тэгээд тийм учраас бус сумдуудын вакуум сургалтыг олноор хийж ер нь бол аз жаргалтай гэр бүлүүд буюу шилдэг манлайлагч гэр бүлүүдийг олноор төрүүлж Монгол улс хөгжнө гэдэг. Энэ бол одоо хүний хөгжлийн бодлогын гол зорилт байх хэвээр. Тийм учраас бус сумдын дарга нар маань цаашдаа энэ аз жаргалтай гэр бүлийг вакуум сургалтыг бол олноор нь явуулах хэвээр. Дамын хөдөө орнуудад байж байгаа малчин өргөд маань бол одоо малын зөвхөн амьдралын төлөө явж байгаасаа бол нэг өдөр бас бие биендээ хайр илэрхийлээ аз жаргалаа бэлгэлээ хайраа илэрхийлээд явах нь бас зүйтэй юм байна. Тэгээ өнөөдрийн сургалт амжилттай. Сургалтад арга хэр сумын багуудаас залуу гэр бүлүүдийг урьж оролцуулсан бөгөөд тэдэнд гэр бүлийн боловсрол олгох, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээн дэлгэрүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэсэн мэдлэг мэдээлэл өгч байлаа. Насан туршийн суралцахуйн төв бас энэ арга хэмжээг хамтрагч байгууллагатай хамтран зохион байгуулад 3 дахь жилээ явж байна. Тэгээд энэ арга хэмжээнд оролцсон хүн бүр бас гэр бүлийн харилцаа ер нь бол нийгмийн харилцааны хамгийн анх дахь учраас хоорондын харилцаа бас чухал юм аа. Энэ нь бас насан туршийн суралцахуй нэг суралцах хэлбэр юм аа гэдгийг маш сайн мэдэрдэг ийм чухал арга хэмжээ болт юм аа. Энэхүү одоо 3 дахь удаагийн сургалт маань 12 сумын засаг даргын тамгын газрын захиалгаар хийгдэж байна. За манай яг баг хамт олон энэхүү сургалтыг зохион байгуулахдаа нэг ч гэсэн өрх гэр бүл эрүүл харилцаатай за мөн зөв боловсон үлгэр дуурайлтай юм байгаасай гэж хүсч хийдэг байгаа. Ингээд энэхүү сургалтанд сууснаар гэр бүлүүд маань цаашдаа хоорондын харилцаа хандлах нь эрүүл зөв болж зөв төлөвшөлтөй эрүүл нийгмийн бүтээх ирээдүйн хүүхдүүдийг маань бүрдүүлэх ийм орчин бүрдэж байгаа гэж бид итгэж найддаг. Ялангуяа гэр бүлийн гишүүдийнхээ эерэг зан чанарыг дэмжих, нэгний урамшуулан дэмжих, бие биш бид гэсэн зарчмаар харилцах зэрэг харилцааны чухал чиглэлээр сургалт орсон юм. Энэ нь гэр бүлийн гишүүдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, илүү нээлттэй, илүү дотн урамсгалыг бүрдүүлэхэд чухал түлхэж болж байгааг оролцогчид онцоллоо. За сайн байна уу хайрт чамдаа энэ өдрийн мэндийг хүсье. Би чамд хайртай шүү. Энэ жаргалтай гэр бүлийн одоо сургалт нь сайхан боллоо. Сайхан болж өндөрлөж байна. Одоо тэгээд энэ гэр бүл хоёр хүүхдийн хань ихтэй бүгдөө эрүүл сайн сайхны төлөө одоо тэгээд загтал аваад биендээ солилцоод одоо ингээд энэ арга хэмжээнд оролцсон баяртай байна. Бүртийн студиудаас нандсан байна. Танаас маш их баярлалаа. Хайртай шүү. За заримдаа бас хүмүүс уйлчраад байдаг хэцүү байдаг. Хэцүү яхаа хүмүүсээ жоохон залгиж байгаа тийм. Тань тань загтлаасан. Миний ажлын ажил ээжим намд ээжүүд аав намд даахаж маш баярлаа. Чамдаа маш хайртай шүү гэдгээ би Мөн залуу асуудын тулгардаг хүндрэл бэрхшээлийг хамтдаа шийдвэрлэх, хүнд үедээ нэгний ойлгож, дэмжиж сурах арга ухааныг дадлага, дасгал ажилтай хослуулан зааж байгаа нь сургалтын өргөөжийг нэмэгдүүлсэн юм. Аз жаргалтай гэр бүл вакуум сургалт нь цаашид аймгийн бүх сумдад зохион байгуулагдаж, олон гэр бүлийн харилцаанд эерэг өөрчлөлт авчрах зорилготой маа. 12 сумын засаг дарга гамбат даргатай тамгын газрын хамт олондоос талархал илэрхийлье.